Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа цагаачлалтай холбоотой хатуу бодлого баримталж байгаа. За ялангуяа Америкийн нэгдсэн улсын ардсан намыг тэргүүлж тэнд удирдлагатай байдаг мужи улсуудад бол эрчимтэй цагаачлалын эсрэг үйл ажиллагааг явуулж байгаа. За Америкийн холбооны албаныхан Хойд Каролинагийн хамгийн том хот болох Шарлотт хотод цагаачлалын хатуу арга хэмжээ авч байгаагаа баталсан байна. За энэ газарт бол агентууд нь олон газарт баривчлага хийж эхэлсэн байна. Бям гарагт мэдээлэлтэй дотоод аюулгүй байдлын сайдын туслах Триша Маклафлин мэдэгдэхдээ Трампын засаг захиргаа хууль бус цагаачдын гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Шарлотт хотод албан хаагчдаа байршуулж байгаа гэж мэдэгдсэн. За Шарлотт хотод хэрэгжүүлж байгаа энэ үйл ажиллагаа нь ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны ардсан намын удирдсан хотод явуулж байгаа цагаачдын эсрэг үйл ажиллагааны хамгийн сүүлийн арга хэмжээ болж байна. За сүүлийн саруудад бүгд найрамдах намаас сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп Чикаго, Лос Анжелес, Вашингтон зэрэг томоохон хотуудад энэ арга хэмжээг явуулахыг тушаасан. За Шарлотт хотын дарга Вейлинс болон бусад албан тушаалтнууд бям гарагт үйл ажиллагааг буруу шаагаагаад эдгээр үйл ажиллагаа нь шаардлагагүй айдас тодорхойгүй байдлыг үүсгэж байна гэж мэдэгдсэн. Шарлотт хот нь нийтдээ 900 гаруй мянган оршин суугчтай олон үндэснээс бүрдсэн ийм хот юм байна. За тус хотын 150 мянга орчим хүн ам оршин суугч нь гадаадд төрсэн гадны иргэн байдаг гэдгийг орон нутгийн албаныхан мэдэгдэж байна. Гэхдээ энэ хотод бол цагаачтай холбоотой гэмт хэрэг төдийлөн их гарахгүй байгаа. Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны хэлж байгаа шиг гэмт хэрэгт автсан хот биш юм байна. 2024 оны мөн үетэй харьцуулахад энэ оны 8 сар хүртэл тус хотод гэмт хэргийн гарал буурсан байна. Зөвлөх үйл ажиллагаа үзүүлдэг EH дата аналист компани мэдэгдэж байгаагаар хүн амны хэрэг, бэлгийн хүчирхийлэл, дээрэм автомашины хулгай 20% буурсан байна. 8 дугаар сард Шарлотт хотод хөнгөн төмөр замрын галт тэрэг нь Украины дөрвөгч Ирина Зацуцка гэж эмэгтэйг бол хутгалсан хэрэг гарсан. За энэ үйл явдлыг ашиглан Трампын засаг захиргаа ардсан намын удирдсан хотуудад оршин суугчдыг хамгаалж чадахгүй байна гэж үзэн ийхүү цагаачлал болон гайлын албаныхны үйл ажиллагаа явуулж байна. За ийхүү урт хугацаанд бол гэмт хэргийн бүртгэлтэй ир бол тухайн гэмт хэрэгт буруутай байсан явдал нь бол ийхүү засаг захиргаа энэ явдлыг ашиглаж цагаачдын эсрэг үйл ажиллагаа явуулах гол шалтгаан болж байна. За холбооны засгийн газар өмнө нь Шарлотт хотод баривчилгаа явуулах талаараа зарлаж байгаагүй. Гэвч Мекленбург мужийн шериф Гарри Маквединий энэ 7 хоногт ихээр мэдгдсэнээр холбооны 2 албан тушаалт нь үүн дотроо гайлын ажилтан тус хотод ирнэ гэж мэдгдсэн байна. Хотын оршин суугчдыг бол баривчилж эхэлсэн баасан гарагаас хойш Америкийн нэгдсэн улсын цагаачлал гайлын албаны ажилтнууд хүмүүсийг баривчлах нь нэмэгдэж байгаа юм байна. За Трампын засаг захиргаа Лос Анжелес, Чикаго зэрэг хотод хэрэгжүүлж байгаа хатуу арга хэмжээгээ гэмт хэрэгтэй тэмцэх цагаачлалын хуулийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Гэсэн хэдий сая цагаачдыг албатан гарах гэж оролдож байгаа нь өөрөө хүний эрхийн томоохон зөрчлийг бий болгож байгаа. За үүнээс болоод Трампын засаг захиргааг олон асуудлаар шүүхэд дуудсан хэрэгүүд нэмэгдэж байгаа. Бүгд найрамдах намын олонх болсон хууль тогтоох байгууллага ажиллаж байгаа. За мөн ардсан намаас сонгогдсон Норт Каролина буюу Хойд Каролинагийн захирагч Жош Стайн баасан гарагт баривчлах үйл ажиллагааны үеэр саатуулгдсан хүмүүсийн дийлэнх нь эрүүгийн ял шийтгэлгүй хүмүүс байсан, зарим нь бүр Америкийн нэгдсэн улсын иргэд байсан гэдгийг мэдэгдэж байна. За тэрээр хүмүүсийг харсан зохисгүй авирыг орон нутгийн хууль сахиулах байгууллагад мэдээллийг уриалж байна. За мөн Шарлотт Мекленбургийн цагдаагийн газар холбооны цагаачлалын цагаачлалын үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээнд оролцоогүй гэдгээ урьдчилан онцолсон. Шарлотт хотын албаныхан мөн хатуу арга хэмжээ авснаас болоод аж ахуйн нэгжүүд болгоомжлож үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа. За энэ нь бол Шарлотт хотын эдийн засагт томоохон нөлөөллийг бас авчирч байгаа гэдгийг мэдэгдэж байна.